өмнө нөгөө намын чагсаалт гэдгийг хоёр нам гаргаж ирээд тэгээд хулгайч олигарх хүмүүс нь тэрний ард орчих гээд ард түмэн шүмжлээд байсан. Манай мэднэ ороод ирсэн чи одоо ядуу жирийн ард орж болохгүй юм шиг одоо ингэ яриад ирсэн. Тэгээд бид нар өдөр хүн дугуулаач гэдэг байгаа байхгүй. Хүн дугуулаач. Ядаж 5 хүн дугуулахгүй байхгүй. Ядаж 5 дугуулахгүй. Дахиад нөгөө ардын нам хувьсгалт намаа дугуулаарай гэж байна. Энд чи юу бол Монгол ардын одоо хувьсгалт намаас айсных нэгдүгээр. Хоёрдугаар нь юунаас болж байгааг бол Монгол улсыг намаар хувааж авах болоо. Монгол улсыг бүсчлэн намаар хувааж авахгүй гэж байгаа шүү. Бидний яриад байгаа. Уг нь бид 38 хүний дугуйлыг яриад байгаа. Тэгэхээр тэрийг эсэргүүцээд одоо юу бол за бүр одоо хамгийн багадаа 5 хүний дугуйлчих гэхэд бас байхгүй. Ийм л одоо юу гэх утгагүй байхгүй. Тэр 5 хүн үнэхээр лидер юм бол ард түмний 30% салыг авах та. Тэгээ араасаа 2 хүн дагуулад ороод ирэхдээ чадахгүй шүү дээ. Дахиад нөгөө 4 үсэг юу 2 үсэгтэй 3 үсэгтэй намынхаа ардчил нуугдчихэл тэгээд нөгөө орж ирэх гэж байгаа тийм тоглолт яваад байна шүү дээ. Та нар бол нөгөө 28-аа эренбэлхээ арга олохын тулд ингэж зүгээр юу гэдгийг Монгол улсыг хуваахаа болооч. Монгол улсыг ингэж бүсийн гэдэг нэрээр хувааж болохгүй байхгүй да. Бүсийн хэмжээний хөгжил бол тусдаа. Яаж хөгжүүлэх үү, яаж явах вэ? Энэ эдийн засгийн бодлогын асуудал. Тэрнээс биш төрийн эрх мэдлийг сонгуулийн аргаар гэдэг далимдуулан төрийн эрх мэдлийг намд гэж хувааж авах нь буруу. Намын нэрээр болооч, үний нэрээр дуулаач. Тэгээ чадахгүй байхгүй да. Тийм учраас өнөөдөр юу болох юм бол наач нь Монгол улсын үндсэн хууль зөрчил байна гэд аргагүй ихэд бид нар хуулийн төслөө тусна оруулаад байна шүү дээ. Ийм зарчмын яриад байна. Өөр нь бие даалж байдаг юм уу? Шудраг намууд бол нөгөө нэг түрүү яриадсан шүү дээ. Жагсаалтынхан болооч, тойрныхан зүгээр та нар одоо ийм юм хийж шүү дээ. За нэг бүсэд одоо хамгийн их хэдэн хүн байдгийг 200 мянган, 300 мянган гэж явал өдөр 300 мянган хүнээр дугуйлагдаад ороод ирлээ. Нэг нь 10 мянган хүнээр, 20 мянган хүнээр, 50 мянган хүнээр орж байгаа нөгөөх нь 300 мянган хүнээр, 500 мянган хүнээр дугуйлагдаад ороод ирлээ. Тэгсэн хүн яг нэр төрөө одоо юу гэдгийг ашиглаж ардаа сүүдэртээ ардаа 1-2 хүн дагуулад ороод ирнэ. Тэрийг эсэргүүцээд байгаа би ардын намайг үнэхээр хайрч байна. Зарчмаасаа ухарсан байна шүү дээ. Хүнийг дуурайя, хүнийг сонгоё, хүнийг сонголт хийе гэхэд одоо ачилсан намынхаа санал гаргасаа та нарыг бат гэж буулт хийсэн биш та нар ерөөсөө яг адилхан ашиг сонирхолтой байна шүү дээ. Ашиг сонирхлоор ингэж юу гэдгийг нэгдээд байгаа байхгүй юу? Тийм учраас хоёр нам нийж дураараа одоо юу гэдэг Монгол улсыг ингэж хуваах нь буруу. Монгол улсын нэгдмэл байдлыг өгүүлэх гэж байгаатай адил. Монголын ард түмэн төрийн эрх мэдлийг бариулахын тулд сонголтоо хийж байгаа. Бариулсныхаа төлөө өөрсдөө ингэж бүсчлэн оруулаад өөрөөр хэлэх юм бол одоо сүүлдээ энэ намын үзэл баримтлаар яагаад энэ бол баруун бус бол ардын намынхны зүүн бус бол ардчилсан намынх. Одоо юу гэдэг говийн бус бол тэр намынх гэж ярьдаг болох нь шүү. Тэгээ сүүлдээ намаараа дамжуулаад нам чин төрийн эрх мэдлийг хийдэг учраас дараа нь ардын намынхны бүс учраас одоо юу гэдгийг тэрэнд нь тусламж үзүүлэхгүй бай. Тэрэнд нь ингэхгүй гэж ард түмнийг та хуваах гэдэг байгаа байхгүй. Сүүлдээ ард түмэн юу гэвэл сумын хүрээд намын хуваагдал байсан бол одоо бүсийн хүрээд намын хуваагдал болоод эргээд хоорондоо одоо юу гэдгийг энэ манай намынхны бүс учраас танаа намынхны бүс гэдэг энэ бол маш ноцтой шүү. Энэ бол эргээд үндэсний одоо Монгол улс бол нэгдмэл аль ч улсад байх хамаагүй болох байсан бол одоо үндэсний хэмжээний асуудал